Хосе Мартин эрх чөлөө эх оронч үзэл боловсрал хүмүүнлэгийн үнэт санаа нь суралцагч хүүхэдэ залуусын хүмүүжил төлөвшөлд гүн гүнзгий нөлөө үзүүлж Монгол Кубын найрамдалт харилцааг ирээдүйд улам батчин хөгжөхөд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг талууд онцолж байлаа. Бүгд найрамдах Кубос Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосон 65 жилийн баярыг нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Энэ харилцаа маань манай хоёр орны ард түмний биеийн харилцан үндэссэн найрсаг эрх тэгш байдлыг эрхэмсэн ийм сайхан түүхэд одоо харилцаа юм аа. Улс төр тийм ээ дипломат харилцаагийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бол одоо хүчин зүтгэн. Мөн одоо эдийн засаг санхүү худалдаагийн хамтын ажиллагаа үргэлжлүүлэх тал дээр бас мөн анхаарал тавина. Тэгэхээр манай сургууль 1972 онд байгуулагдаад 1973 оноос эхлээд Кубын хувьсгалч нэрт яруу найрагч Хосе Мартин нэрмж болсон байдаг. Ингээд манай сургуулиуд Хосе Мартин гэдгээр баг овголцсон байгаа. Тэгээ ингээд энэ хугацаанд бол олон ажлуудыг зохион байгуулсан. За тэгээд тэр тусмаа ганы сая хэлдэгчлэн 2005 оноос эхлээд тус сургуулийн төгсөгчдөөс нэг төгсөгч бол засгийн газрын тэтгэлэг авч Куб улсад суралцдаг байгаа. Одоогийн байдлаар бол яг манай сургуулийн 8 хүүхэд бол тэнцээ Куб улсад одоо ангаах болон бусад мэргэжлээр суралцж байгаа. Тэгээд яг энэ үйл ажиллагаатай холбоотойгоор манайх энэ 7 хоногийн аяныг бол сургуулийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Өнөөдөр ингээд нээлттэй үйл ажиллагаанд болж байна. Тэгээд үеийн хүүхдүүд анги болон бүлэг бүлгээрээ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Уран зургийн, яруу найргийн, дууны, тэгээд соёл сурталч гэх мэтчлэнгээр. Тэгээд 3 сарын 6-нд Улаанбаатар чуулга дээр хүндэтгэлийн концерт болно.